Хувь хүний чадамжид суурилсан чанарыг эрхэмлэгч, сургалтын топ стандартыг хэвшүүлэгч өргөмжлөлт, хүний нөөцийн удирдлагын захим институт нь хаврын эрчимжүүлсэн сургалтанд орж байна. За бид байгууллагыг удирддаг, хүнийг удирддаг ийм сургалтыг төвөн болгож явуулдаг байна. Манай институтын эрдэмтэн багш нар, судлаачид хүний нөөцийн үзэл санаа, түүний онд аргуудад нэлээд хэмжээний судалгаа хийлээ. Энэ судалгааны явц бол энэ хуучин 70-80 жил явчихсан урдын хүний нөөцийн тухай сэтгэлгээгээр цаашаа явах нь үнэхээр утга учир хөөгөөд зайлшгүй инженерчлэг шаардлагатай гэдэг нь харагдсан юм аа. Тийм учраас манай энэ институт орчин цагийн энэ шаардлагад нийцүүлэн өөрийнхөө программыг, өөрийнхөө хөтөлбөрийг шинжилж байна. Тэгэхээр Монгол хүний онцлог тохирсон сургалтын арга барилыг сургалтын хөтөлбөрт шинээр оруулж бий болгож байна. Монголчууд кинээс хуулбардаггүй юм байна. Өөрийн гэсэн орчхуун бодомжтой өөрийн орчхуун инженерчлэлтэй юм байна. Тэр орчхуун инженерчлийг одоо дулдуудаж тэн дээр нь суурилсан одоо хүний нөөцийг бүрдүүлж байж гэмээр бидний энэ хүсээд мөрөөдөд байгаа тэр бүтээмжтэй нийгмийг зохицлон байгуулах юм байна. Монгол оронд явж байгаа сургалтын ихэнх байгууллагыг хараад байхад Япон, Англи, Монгол бүх орнуудын сургалтад зөвхөн Монгол хүн зориулсан, Монгол хүний онцлог тохируулсан тийм сургалт байхгүй байна. Энэ чиглэлд бид хөтөлбөрийг өөрчилж байна. Бидний хөтөлбөрийг одоо хөтөлбөрийн гүн ухааныг тэр цаад ядгуур шинжийг нь ойлгоод ирж өөрийгөө шинжлэх хүн байвал, өөрийгөө шинжлэх иргэн байвал үнэхээр одоо бидэнд хандхад бид баяртай хүлээж аваад та нөхдийн эрэлтийг нийлүүлэлт болгох ийм чадамжтай хамт олон бүрдсэн гэдгийг бүр бахархалтаар хэлье. Би 2014 онд хүний нөөцийн удирдлагын захим институтыг хүний нөөцийн менежерээр төгсөөд одоогоор Арвил Деко компанид хүний нөөцийн мэргэжлээрээ ажиллаж байна. Практик ур чадвар олгож ажлын байранд бэлтгэж өгсөн хүний нөөцийн захим институтын багш нартай баярлалаа. Хүний нөөцийн удирдлагын захим институтыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн 21 оногийн сургалтанд амжилттай сурч төгссөн. Одоо Hyundai Elevator Монгол компани хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд байгууллагын нийт ажилчдыг сургалтанд хамруулж одоо хүртэл хамтран ажиллаж байна. Ингээд та бүхэн шинэ үеийн шилдэг боловсон хүчин болохыг хүсвэл хүний нөөцийн удирдлагын захим институтыг зориорой. Тус институтын талбайн инженер даамлын сургалт, ажил олгогчдод зориулсан захирлуудын сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт, нийт ажилчдын хабын сургалт, байгууллага дээр эрсдлийн үнэлгээ, сургалт зөвлөгөө, консалтинг үйлчилгээ гэх мэт хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн 5 төрлийн сургалт, мөн хүний нөөцийн удирдлагаар мэргэшүүлэх 1 жилийн сургалт, бизнесийн удирдлагын магистрийн сургалт, хүний нөөцийн менежерийн 45 хоногийн эрчимжүүлсэн сургалт, нарийн бичгийн дарга офис менежерийн эрчимжүүлсэн сургалт, дуудлага утасны операторын сургалт, сэтгэл зүйн сургалтанда эсэлтэ авч эхэллээ. Төгсөгчдийн хөдөлмөрийн биржээрээ дамжуулан ажлын байранд 100% зуучлана. Хаяг соёлын төвөргөний ард 5 богд плаза 101 105 тот.